яаж уялдаж хоорондоо зохицож яриж байгаа зөвхөн коннекторыг ойлгочих болно гэсэн. За түүнийг нь болохоор 3 хуваагдчихдаг. За secure networking, unified SASE, security operations гэдэг өгч байна. За мэдээ secure networking нь болохоор илүү сүлжээний тандараа хандсан аюулгүй хангаж өгсөн. Энд дээр болохоор бидний мэдээ шийдэх firewall маань байгаа. За тэгээд цаашлаа firewall маань FortiGate байна. За тэгээд virtual machine-аар шилжүүлж болох FortiGate байна. За тэгээд cloud дээр байгаа native firewall байна. За тэгээд service firewall-ийн service гэдэг. За энэ дээр болохоор юу байдаг вэ? Тэгээд жишээлбэл манай шиг компаниуд ихэд шилжүүлсэн. Одоо MSP гэж тайлбар зарим сонсч ирсэн мэт managed service гэдэг, professional service гэдэг. За тэгвэл манай компани яг бүрийн Монгол service managed service гэж байдаг. Тэгээд айлуу бүрстөө firewall авахгүйгээр манай дээр data center дээр байгаа firewall-ыг ашиглаад тэгээд ерөөдөө хэвээр болоод ашиглаад тиймэрхүү сервисүүд байгаа гэсэн үг байна. За тэгээд мэдээж FortiGate-ийн router төлбөр гэж байгаа. Router төлбөр нь болохоор firewall дээр, switch-ин дээр, access point-ын дээр, extender дээр байдаг. Энэ болохоор router төлбөр нь үүсгэний шалтгаан юу гэхээр илүү одоо ажиулдвэрлэлт, уурхай, тэгээд үйлдвэрийн чиг хандлага руу ихэд чиглэсэн firewall гэсэн. Яагаад вэ гэхээр одоо жишээлбэл нэг уурхай аюул хүнд хүчээр нөхцөл байдаг ч юм уу, эсвэл нэг аюул тоос шаргатай, эсвэл аюул чиг шигтэй баян ингээд үер мөрөж татах боломжтой байдаг ч юм уу тиймэрхүү нөхцөл одоо газар доор ингээд офис газар ч юм уу тиймэрхүү нөхцөл ерөнхийдөө FortiGate-ийн router төлбөрүүдийг сануулдаг гэсэн. Энэ бол тэгэхээр дөрвөлт хитэх тоосч хитэх халуун хөлтгүүтэн за тэгээд ерөнхийдөө дөрвөлт хэдэр зөө илүү бахбах гэсэн утгатай байна. Тэгэхээр ерөнхийдөө router төлбөр нь болохоор аюу хүнд байдаг. Илүү хүнд. Тэгээд илүү бахбахаар ерөнхийдөө давлаа гэж байна. Энэ болохоор бүх сүжигний төхөөрөмжүүд тус байдаг. За unified SASE гэж байгаа. За энэ болохоор илүү cloud руугаа ерөнхийдөө шийдэх гэсэн. За бидний яг шийдэж байгаа юм нэг proxy шийдэл, за firewall-ийн шийдэл байна. За тэгээд FortiGate client байна. Энэ маань болохоор бас cloud дээр хүн нэмжих боломжтой гэсэн. Web application firewall бол яг энэ дээр болохоор cloud дээр зүйлээр ашиглах бас боломжтой гэсэн. За тэгээд хамгийн сүүлд нь болохоор SecOps буюу security operations байгаа. За үүн дээр болохоор яг нэг энэ хоёроос тусдаа илүү бусад нэг сохын шийдлүүгээ, сохталын шийдлүүд байдаг гэсэн. За нэг extended detection response, за тэгээд network detection response, analyzer-ийн шийдэл, за SIEM-ийн шийдэл, SOAR, за тэгээд authenticator, sandbox, PAM гэдэрсийг зэрэг одоо бусад шийдлүүд маань SecOps-ийн шийдлэлээр нэг орж ирсэн гэсэн. Сүүлд болохоор FortiGate deception гэдэг нэг ерөнхийдөө шийдэл орж ирсэн. Энэ болохоор айгүй шинэлэг юм байна. Энэ яаж ажилладаг вэ гэхээр өөрийгөө ерөнхийдөө нөрөх болгоо ажиллаж гэсэн. За тэгвэл ингээд байгууллага Max Group-ийн хэмжээнд нэг 100 шиг ингээд сервер байдаг гэж бодлоо. Тэр ингээд ажлын шалгал ингээд зарим public дээр, зарим local дээр гэдэг ч юм уу. За тэгвэл public дээр ямар нэгэн байдлаар сервер байшинсны энцэг хөдөл нь юу гэхээр мэдээж public таамж гаднаас ингээд харлага орж эсвэл энцэг хөдөл үүсгэж байгаа гэсэн. Тэгвэл receptor бишснараа receptor нь өөрөө өөрөөр ажилладаг гэсэн. Өөрөө ямар нэгэн байдлаар Max Group-ийн ингээд чухал сервер ууж жүжүүлээ. Түүнээ гаднаас орчиж байгаа хэрэгцээг одоо яг хакерд өөрлөгөө татдаг гэсэн. Өөрлөгөө татаж авчираад өрхтаад зөвхөн яг орчиж байгаа хостыг бүрэн болгоомжлоод авах авчдаг гэсэн. Тийм үг гэж бодлоо. Энэ болохоор виртуалаар болон бас хардвер гэсэн гарч ирж байгаа гэсэн. Тэгээд моделийн анализер SIEM-ээр илүү лог тал руу хандсан болоход байдаг байна. Окей. За тэгвэл яг security framework-ийг хэрхэд нийлүүлснээр бид нар ямар давуу талуудыг харах боломжтой гэхээр бидний яг сүлжээ харах цаг үрээд болчихж байгаа гэсэн. Бид нар одоо болохоор зөвхөн firewall-ийн хэмжээтэй ингээд network-ийн layer 3 түвшний болгоомжийн түвшинд харж байгаа ч гэсэндээ бусад яг endpoint-ууд маань юу гэж юм, серверүүд маань ямар хол орж хийж байгаа гэдэг ч юм уу. Яг тэрхүү яг логик харахад security framework-ийг ашиглаад ингээд аюул олон шийдвэрийг илтгэж ашиглах болоод мэдээж routing буюу цаг үрээд босч байгаа. За мэдээж дараа нь integration гэдэг асуудал байна. Integration гэдэг давуу тал байна. За саяны security шийдэл, за тэгээд network-ийн шийдэл, endpoint-ийн шийдэл гэдгийг шийдэл бүгдийг интеграцлагдаад нэг цэгээс централ менежмент хийж бас болно гэсэн. За тэгээд automation байгаа мэдээж. За жишээлбэл analyzer, за firewall, endpoint 3-ыг FortiEMS бүр ингээ endpoint шийдэл firewall, analyzer 3-ыг хурлын ашиглаж байгаа юм бол нэг дээр нь хийж байгаа policy нөгөө хоёр дээр зэрэг ажиллах боломжтой байдаг. Жишээлбэл firewall дээр
за нэг юм вирусын endpoint дээр за вирусын чанартай юм орж ирэх юм бол энийг endpoint-ын дээр болгодлогоо firewall дээр сүлжээний урсгалын одоо болгодлоо гэдэг ч юм уу. За тэгвэл тэрийг анализер дээр шүүгээд репортын гаргана гэдэг ч юм уу. Яг ганцхан нэг төхөөрөмж ганцаараа дамжиж ажиллахгүйгээр бусад руугаа ингэж дандаа push хийж идэх гэсэн үг. Нэг юм байж байгаа бол нөгөөдөө мэддэг. Тэр хэд нь болохоор request-ийг хүлээж авангуудаа өөрийнхөө яг хийж чадах зүйлийг хийдэг гэсэн. Sandbox шиг үү? Яг зөв. За одоо болохоор хэдүүлээ IP өөрийнх нь FortiGuard-ийн яг гол дамгаалтыг ярих гэж байна. За энэ дээр болохоор firewall маань ингээд халдлагыг яаж таньж аваад байгаа. За эргүүлээд firewall хэлбэрийг Forti-ийн шийдлүүд маань халдлагыг яаж тэгж барьж аваад хариу үйлдэл үзүүлээд байгаа юм бэ гэдэг юм байна гэсэн. Энэ болохоор FortiGuard гэдэг аюул хөдлөлийн сан байгаа. Бидний мэдэх нэг MicroAttack-ийн сан, ICS2-ийн аюул хөдлөлийн сан гэдэг байдаг шиг л яг Forti дээр өөрөөр FortiGuard-ийн сан гэж байдаг. Үүн дээр болохоор за IPS дээр суурилсан signature болон фильтрүүд байдаг. За тэгээд Operation технологийн signature, за IoT-ийн signature гэдэг одоо энэ дээр нэмэгдээд бас саяхан одоо Forti AI буюу AI дээр суурилсан бас signature бүгд төр ороод ирж байгаа гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө маш олон төрлийн signature based фильтрүүдийн тусламжтайгаар халдлагыг ерөнхийдөө таньж аваад тэр түүн дээр prevent хийдэг гэсэн. Энэ болохоор өөрийнх нь FortiGuard-ийн AI-ийн сервислүүд маш олон энэ болохоор за жилийн өмнө гэж байна 19,000 гэдэг нь болохоор одоо болохоор мэдээс нэмэгдсэн байгаа. Forti AI орж ирэхэд маш олон болоод гисэн. За энэ үүн дээр суулгаад одоо яг хариу халамж авах тэр үйл signature-ууд ерөнхийдөө бол өдөр гисэл явж байгаа гэсэн. За тэгвэл за чигээр энэ тоглоомыг ерөнхийдөө харуулж байгаа нь болохоор за Forti-гийн ерөнхийдөө шийдлүүдийг нэг том group компани ерөнхийдөө жишээ олж үзүүлж байгаа. За тэр компани болохоор өөртөө мэдээж headquarters-тай, за хэд хэдэн branch-ууд support-тай, за тэгээд cloud ашигладаг, тэгээд data center-тэй, тэгээд operation center гэх зэрэг шийдлүүдтэй байдаг. За ерөнхийдөө за headquarters data center буюу үндсэн data center-тэй болохоор мэдээж Forti-гийн өөрийнх нь том мэдээлэл буюу core firewall гэж үндсэндээ ажиллаж байгаа хэрэгтэй. Тэр нь болохоор headquarters campus болон branch-уудын офисуудынхаа бүх одоо урсгалуудыг хүлээж авах чадамжтай бүгдийг нь ерөөхдөө хүлээж аваад цааш дамжуулж авах хэрэгтэй гэсэн. Хэдий campus болон branch-ууд өөрсдөн дээр firewall-ын log болон яг тэрхүү security profile-ууд ажиллаж байгаа ч гэсэн үндсэн яг policy маань бас энэ дээрээс баригдаж явах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр тусдаа байж болохгүй гэсэн. Тусдаа байснараа эргүүлээд ямар нэг байдлаар branch office ч юм уу эсвэл энэ campus office нь онолтод ордог. Эсвэл бол саад учирдаг эсвэл бүр ингээд firewall ингээд connection loss хийчих юм бол DCS-ийг ихэдээ менеж хийх арга хэмжээ авах гэсэн. Тиймэрхүү байдлаар ашиглах боломжтой. За тэгээд мэдээж босод шийдлүүдээ болохоор яг байх газруудад буюу одоо юм нэг ашиглалтаас ихэд хамгаална гэсэн үг л дээ. За тэгвэл өндөр болохоор firewall-ийн маань модулийг ихэдээ 4 хуваад өчөж байгаа гэсэн. За тэгвэл байгууллага ерөнхийдөө өөрсдөө тэгээд 100% явж байгаа. Макс төлөвийн хурд 102 гэдэг үг байна. Тэгээд за тэгвэл модулийн хувьд болохоор ихэд 4 хуваад өгч байгаа юм. За байгууллагууд ерөнхийдөө өөрсдөө firewall-аас сонгож авахдаа ерөнхийдөө хүнийхэн тоог гаргаж ирэнгүүтээ тэгээд байгууллагын нийт тоог гаргаж ирэнгүүтээ firewall-аас сонгож байхгүй. Энэ болохоор яг гурван юм. Яагаад вэ гэхээр одоо 30 series, 90 series, 30-аас 90 series-ийг ерөнхийдөө entry level буюу одоо яг жижиг байгууллагууд гэж ярьдаг ч гэсэн яг энэхүү 80L гэдэг ч юм уу, 90G гэдэг ч юм уу, true firewall-ын чадамж нь болохоор бараг 200-аас 300-ны байгууллагын одоо яг интернетийн ашиглалт болон сүлжээний ашиглалтыг бүрэн хангах боломжтой байхгүй. За тэгвэл firewall-ыг яаж сонгох хэрэгтэй вэ гэхээр өөрийнхөө модель болон манайхаас ингэж гарч иж хүний тоос илүү тэрхүү firewall-ын одоо үзүүлэлтийг ерөнхийдөө илүү харах нь илүү тийм гэсэн. Одоо яг нэг firewall-ын throughput гэдэг VPN хэрвээ танах ингэж олон салбартай бол эсвэл нэг өөр аймагуд тиймээс салбартай бол VPN-ийн throughput-ийг ихлээд харна гэсэн. VPN-ийн throughput ингэ өндөртэй байх юм бол та нэг
олон самплд чимж IP сэтгүүл үүсэх шаардлагатай болж байгаа юм чинь тэр throughput-ийг аль эсвэл танах ингээд илүү developing компани гэдэг ч юм уу эсвэл ингээд айгүй их token ашиглах implementation секундэд орж иж байгаа concurrency дээр айгүй өндөртэй байдаг бол мэдээж concurrency болон Node.js per second-ийн firewall-ийн throughput-ийг ихэд харна гэсэн. Тэгэхээр гаднаас нь биш одоо firewall өөрсдийнхээ ашиглалтыг хараад доторх XP-гээс наам гэсэн. За тэгвэл хамгийн том загвар буюу Chase гээд 7000 series ба 7050, 7080 гэдэг аюул том загвар. Энэ нь болохоор DC-ийн хэмжээ буюу data center-ийн хэмжээнд ашиглагддаг firewall юм аа. Гэхдээ ерөнхийдөө болвол энэ дөрвөн firewall-уудын ялгаатай талууд нь их бол мэдээж доторх процессинг хийж байгаа throughput-ийн хэмжээд байна. За тэгээд throughput-ийн хэмжээд байна. За тэгээд өөр хэлбэр байхгүй. Ерөөсөө томруулсан л олон порттой томруулсан firewall гэсэн. Тэснээс энэ 30G дээр хийж байгаа тохиргоо 7000 series дээр хийж байгаа тохиргоо яг адилхан. Ерөөсөө чадамж нь өөр болохоос ш тэгээд ерөнхийдөө адилхан олон порттой томруулсан firewall-аас гац чадвар нь хамаагүй л SPU мэлбон хамаагүй л core. Тийм, core SPU өөрийнх нь нэг power supply гэдэг ч юм уу. Тэдгээс яг зөв. Тэдгээс ялгаад болохоос хүмүүсүүд нэг буруу бодоод идэх юм бол ороод интерфейс амар өөр гэдэг ч юм уу. Эсвэл нэг том firewall байлаа гэж шинэ фичерүүдтэй байдаг ч юм уу, нэмэлт фичертэй байдаг ч юм уу. Үгүй юм байхгүй гэсэн. За тэгвэл нөө лиценз маань ерөөхдөө 3 хуваагдаж орж ирдэг. За ETP, ETP, ENT гэж орж иж байгаа гэсэн. За тэнгуут ерөөхдөө байгууллагуудад өөрсдийн ашигтаас хамаараад яг нэг хэрэглэнээс хамаараад ерөөхдөө манай sales менежүүдийн баг ерөөхдөө лицензийг авч ирдэг. Гэхдээ яг инженерийн хүний зүгээс яг хэлэх юм бол хамгийн бэстийн ерөөхдөө би яг энэ ETP гэж ерөөхдөө хангалттай гэж үздэг. Яагаад вэ гэхээр за ENT дээр болохоор өөртөө нь болохоор DLP-ийн шийдэл за тэгээд Kaspi-ийн шийдэл ерөөхдөө орж ирдэг юм. Энийг нь болохоор яг туршлага дээр үүдийг авахд болохоор Монголд тэгж ашиглагдах шаардлагагүй гэж үзэж байгаа. Яагаад вэ гэхээр DLP-ийн өөртөө нь DLP-ийн шийдэл орж ирлээ гэдэг байгууллагын DLP-ийг бүтэн хангах чадамжтай гэсэн үг биш. Яагаад вэ гэхээр одоо firewall-ын төвшөнд DLP-ийг хааж байгаа гэсэн. Тусдаа DLP гэдэг чинь аюул том юм дэмжтэй. Өөр ингээд data loss prevention гэдэг чинь ингээд file одоо ноутбукн дээр сүрлсэн байгаа юм folder дээр эсвэл тэрхүү бит дээр файл дээр бүтэн ажилтдаг. Биш веб руу дамжуулах, эсвэл флашн дээр хувааж авах, өөр хэрэглэгчүүд дамжуулах гэдэг ч юм уу. Эргүүлээд веб одоо яг дурын вебсайтаас ямар төрлийн файлыг татаавалт хийх боломжтой, эргүүл аплод хийх боломжтой. Тэр гэдгийг хязгаардаг. Харин файл дээр байгаа өөрийнх нь DLP нь болохоор зөвхөн сүлжээний төвшөнд хийх хэрэгтэй болохоор суулт байсан. За энэ болохоор яг миний түрүүний ярьж ирсэнчлэн яг өөрийнхөө байгууллагынхаа яг хэрэгцээндээ тааруулсан throughput-ийг ихэд харах хэрэгтэй гэсэн. Чигээр яг өндөр зүгээр 60 80 100 тийм throughput чадамжуудыг хаалцсан байна л да. За тэгвэл мэдээж барыг даблдах шахуу ихэд явдаг гэсэн. За би одоо болохоор нэг хоёр бичлэг үзүүлэх. Энэ нь болохоор 7.6 болон 8.0 шинэ зүйлүүд юу вэ гэхээр ихэд харж агсан. За тэгээд 7.6 болохоор одоо та тийм файл хит дээр явж байгаа юм. Тэрс нөө. Одоо дөрөвтэй яваа тийм. Окей. 7.4.11 баг 12 гэхээр. За наадхан дээр яг наад вершн дээр ерөнхийдөө барьерыг гэж ерөнхийдөө манайхаас зөвлөж байгаа. Яагаад вэ гэхээр яг аюулгүй байдлын нэгдсэн одоо стандарт гэж бодлоо одоо шинэ шийдэл гарч ирэх юм бол хамгийн сүүлийн вершнд орох ёстой байдаг та. Гэхдээ форти дээр болохоор mature загвар, build загвар гэж ерөнхийдөө гарч ирдэг. За одоо манайхаас одоо зөвлөж байгаа хамгийн best mature загвар 7-гийн 4-ийн 11, 7-гийн 4-ийн 12 загвар байна. Эсвэл 7-гийн 6-гийн 6. Эдгээрээс бусад дээр байвал ерөнхийдөө зарим нэг төрлийн баг байгаа. Тэгээд эмзэг байдлаар хэлээд үүссэн байна гэсэн. Уг нь өмнө жилийн хүртэлх форти дээр эмзэг байдлууд ерөнхийдөө харьцангуй баг байдаггүй шиг байсан юм. Тэгсэн чинь энэ жилээс болохоор нэг AI технологийн одоо тусламжтайгаар маань хакинг бүлгүүд AI төлөвлөлт ашиглангуудын форти дээр аюул эмзэг байдал гараад ирсэн юм.
Тэнгүүд яг нэг одоогоор хэлэхээр 7-гийн 4-6 дээр мичүүд буюу санал болгож байгаа биш үү? Аюул цонхтон болсон. Тэгэхээр 7-гийн 4-ийн 11, 12, 7-гийн 6-ийн 6 гэх юм уу. 7-гийн 2-ийн бас 10-11 стэйчгүй мич байна. Тийм байна. Тэгээд тэр version дээр ирэхэд байгаа даа. Тэнгүүд бид болохоор ерөнхийдөө 8-0 гарсан байгааг зарим тоо бас мэдж байгаа. 8-0 гэдэг version-ийг сайн гаргасан. Сарч болоо байна. Гэхдээ тэрийг бис өөрөө 7 мөнгө авч үзсэн. Бас л ерөнхийдөө сэтгэл хүрч болж чадахгүй надаа. 8-0 гэдэг загвар болохоор мичүүд биш загвар авах. Юудын загвар авах ерөнхийдөө сэтгэл хүрч чадахгүй. Тэгээд ерөнхийдөө жижиг сайж юм баагүй илэрч байгаа болохоор ерөнхийдөө компаниуд дээр ерөнхийдөө санал болгохгүй гэсэн байна. Хэрвээ бид ингээд 8-0-аас 2-4-6 гэдэг хэсэг тусам бид өөрсдөө шалгаж үздэг. Вершн тусам бид нэр өөрсдөө дотоодоо тестинг хийгээд окей энэ болж байна гэх юм бол компаниуд дээр ерөнхийдөө зөвлөж хэлэх гэсэн. 8-0 одоо чинь хардверүүд нь голлогдоод явна 8-ыг дэмжихгүй гэсэн тийм юм болсон юм байна. Тийм дээр асуудал байхгүй. Яагаад гэвэл multi-cloud дээр болохоор одоогийн яг болоогүй байгаа бүх хардверүүд дээр шинэ version орж ирж байгаа гэсэн. Яг жоохон хоцорч орж ирдэг юм шиг байлээ. 200G дээр орж 200G дээр 8-0 орж ирсэн. Одоо бүр 40 мичүүд дээр 8-0 одоохондоо орж ирээгүй байсан чинь сайхан орж ирчихсэн байсан. Тэр жоохон хоцорч delete орж ирдэг юм шиг гэж байлаа. Окей. За 7-6 дээр болохоор хэдүүлээ 7-4-өөс шилжүүлж авах болно. 7-гийн 6-гийн 6 гэдэг version байгаа нь мичэр загвар. За үүнээс болохоор 7-гийн 4-өөс 6-руу хэдүүлээ бачаад тэгээд яг юу өөрчлөлт болсон бэ гэхээр ерөнхийдөө тийм критикал төвчний өөрчлөлт байхгүй. Юу гарч ирсэн бэ гэхээр за FortiGate-ийн firewall болон firewall-аас гадна switch access point гэдэг чинь бусад шийдвэрийн ашигладаг болоод 7-6 дээр бүгдийг нэгтгэсэн байдлаар ерөнхийдөө аппликейт хийхийг хэлбэрчүүлж гисэн байна. За энэ дээр болохоор яг өмнө нь болохоор яг тэр managed device руу оронготой өөр дээр нь аппликейт хийдэг байсан бол одоо яг нэгтгэсэн байдлаар яг тэрийг скволоор бүхэлдэн гэж авч үзэнгүүтээ хугацаа заагаад одоо энэ хагасныхын төлөө аппликейт хийчихээ заадаг болсон. Энэ аюул хэлбэр болсон. За тэнгуүтэй модулууд энэ аюул танд хийж байгаа. Одоо нэг access point шийдэх юм уу switch шийдэх байх юм бол тэр модуль нь өөр гэж болно шүү дээ. 124 138 тийм. Тэнгүүд өмнө нь болохоор яг тэр зөрүүлтэй нь яг өөр модуль хамтны апдейт хийж чадахгүй тус тусны хийгээд байсан байхгүй. Одоо болохоор мэдээж яг өөр модуль шийдэжсэн ч гэсэндээ яг илүү наривчлалтайгаар апдейт хийх боломжтой болсон. За тэгээд тус тусд нь болохоор хизээ хийгээс таслаад апдейт хийж бас болно гэсэн. Тийм байгаа болдог болсон байгаа. За тэгээд бас IPsec түнэл маань ерөөхдөө нэлээд өөрчлөлт. 7-гийн 4 дээр IPsec түнэл, за тэгээд dialog түнэл, за тэгээд эргүүлээд хүмүүс сайтын одоо түнэлүүд маань болохоор бүгдээрээ загварын үр дүр болоод эмгтэр юмд орчихсон байна. Энэ болохоор IK1 одоо хэдүүлээ 7-гийн 4 дээр IK1, IK2-ыг би сонгож олдсон шүү дээ. Болж байгаа IPsec дээр. Тэгэхэд одоо болохоор шууд автоматар IK2-оор л ерөөхдөө support хийж байгаа гэсэн. Энэ яг нэг давуу талтай юм болохоор аюулгүй байдлыг ерөөхдөө илүү баталгааж өгч байгаа. Гэхдээ нэг сул талтай юм гэх юм бол яг reality check хийхлээр одоо хэдүүлээ firewall-аас Cisco-гийн ч юм уу Trend Micro-гийн аюулгүй хуучны router-тэй түнэл тосох шаардлагатай болоо гэж бодлоо да. Тэнгүүд тэр хуучны төхөөрөмжүүд чинь IK2 зарим дэмждэггүй. IK1-ийг дэмждэг. Тэнгүүд тэр төхөөрөмжүүд голгосноос болоод энэ нөхөртэй ерөөхдөө түнэл үүсэх боломжгүй болчиход байгаа гэсэн үг байна. Тэгэхээр бас 7-гийн 6 дээр ерөөхдөө энийхээ жоо сул талтай гэсэн. Бидний аюулгүй байдлыг идэхийг бодцсон. Гэхдээ эргүүлээд хуучин төхөөрөмжүүдээ хас шийх зорилготой ингээд бүсэлж байгаа гэсэн үг юм. Тийм л шүү дээ. За тэнгүүд мэдээж ингээд dial-up ч юм уу эсвэл ингээд IPsec түнэлээ ихэд интерфейс нь бол ихэд аюул өөр болсон. Тэгээд би ер нь өөрөө ч тасах гэж бас нэлээд болсон. Гэхдээ ерөнхийдөө зарчмын хувьд бол яг адилхан. Яг нэг face 1, face 2 ерөнхийдөө яг хийгдэхээр хийгдэн. Эргүүлээд ардаас нь address book гэдэг. За тэгээд policy-ний reference гэдэг нь бол бүгдээ яг ингээд хийгдэхээр бол хийгдэж байгаа дараа нь. Гэхдээ яг харагдах байдлыг өнөөдөр мэрэгчлүүд нь өөр болсон байгаа хүмүүс ш. Тэгээд түнэл objects гэдэг байгаа. За энэ дээр яг харсанчлаа түнэл үүсэх үе. За энэ загваруудаас ерөнхийдөө загвар төдийн зүйл өөрчлөгдсөн байгаа ч гэсэндээ хойдолд нь болохоор objects-үүдийг одоо reference-үүд гэдэг хамааралтай policy рүү байдаг шүү дээ. Эдгээр дээр болохоор нэг давхалтай шууд эндээсээ шууд эдит их боломжтой болсон гэсэн. Хуучин болохоор заавал тэглүү нарангуудыг address-с ч юм уу эсвэл policy object руугаа орж иж ингэж хийдэг байсан бол одоо шууд энэ цонхноос юу гэхээр хийгээд явчих болно гэсэн. Тэгэхээр илүү жоо хэлбэржүүлээд явчих чаа гэсэн үг. Окей, тийм байна.
За тэгээд энд нэг жижиг хөтөд бас интерфейсийг болохоор шууд шатдаун хийх боломжтой болсон. Одоо заавал тэр хаягийн тэглэж байгаа, тасж байгаа, портоос харж байгаа тэр портыг инактив болохгүйгээр бүтэн ингээд хаягтай байх үед нь яг ажиллаж байгаа үед нь инактив болоод даун болгож болно гэсэн. Энэ нэг жижигхэн хөрх опшн ороод ирсэн байл бас. За тэгээд security rating гэдэг юм байна. Security rating нь болохоор мэдээж нэг нэмэлтээр лиценз нэрээ багтдаг гэсэн. За энэ нь болохоор юуг биднэрт үнэлж өгдөг вэ гэхээр сүлжээнийхээ одоо firewall өөрөө бүх төвшөнд одоо үнэлдэг гэсэн. За тэгвэл эндээс харж ирсэнчлэн харагчлан одоо audit log болон мониторингийн маань өөрөө firewall-ын гэрээтлээд өгчдөг. За data protection за мэдээж EMS ашигладаг бол endpoint management авч ирж байгаа. За тэгээд хоёрт болохоор за хүчин чадлын optimization, за particularity detection, за эмзэг байдал менежмент, за тэгээд сүлжээний дизайн, policy-ны хийсэн байл, policy яаж менежмент хийсэн байл гэх зэрэг. За тэгээд одоогийн байгаа нэг version, firmware, subscription гэдэг зүйлийг үнэлж өгчдөг. За тэгвэл үнэлж өгөхөөс гадна зүгээр нэг муу байна, зүгээр нэг сайн байна гэхээсээ илүүтэйгээр одоо юу гэдэг гэсэн. Recommendation буюу одоо зөвлөмж өгдөг гэсэн. За энэ руугаа ингэж хийчихээ, ингэх юм бол ингээд рейтинг ч өсгөх гэдэг ч юм те. Эргүүлээ энэлийн одоо энэ зүйл ихтэй байгаа болохоор ийм акшнууд хийгээрэй гэж зөвлөж өгдөг гэсэн. Энэ аюул гэж юу санагдсан. Хүмүүс ер нь бол ойлгомжтой л болоод байгаа шээ. Тий. Тэгвэл нөгөөдг нь хаана байлаа юм цааяа. Тий. Тэр нэг одоо ч нэг юу тэр айгүй хэцүү юм байдаг чинь ихэд чадамжтай юм авчингтай нөгөөдгөө яаж ашиглахаа мэдэхгүй байдаг ч юм уу. Эсвэл хитрхи ингээд ойлгомжгүй байгаснаас болоод firewall-аа за firewall ч гэдэг нь ямар ч хэлийг үүрэгт ажилладаг өндөр гэдэг шүү дээ. Мундаг мөртлөө тэгээд тэрийг ашиглаж чадахгүй байгаад байвал ихэд айгүй хэцүү байдаг. Тэгвэл энэ 7-6 бол 8-0-оос ирэхэд хэрэглэгчийн user friendly байдал нь илүү бүш гэж бодож байгаа гэсэн юм байна. За энэ болохоор саяны ярьсан нэг DLP-ийн шийдлэл байна. За DLP-ийн шийдлэл ерөнхийдөө за нэмэлтээр тайлбарлаад өгчөд яаж ажилладаг вэ гэхлээр одоо сенсор байдлаар ажилладаг гэсэн. Одоо жишээлбэл хэдүүлээ DLP-ийн ингээд темплейт оруулсан гэсэн үг. Энэ темплейтэн дээр болохоор хэдүүлээ жишээ одоо файл оруулах гэсэн. Эсвэл жишээ файл эсвэл хятадын заагаад өгч гэсэн CV-ийн дискэд гэдэг. Тэгвэл байрлал энийг яаж ашиглах боломжтой вэ? Share folder маягаар ашигладаг шүү дээ. Тэгвэл тэр share folder-ыг хятадын заагаад өгчдөг ч юм уу. Эсвэл тэр share folder дотор байгаа folder-ыг тавьж өгчдөг ч юм уу. Тэгш нэгсэн. Тэгвэл эндээс ингээд темплейт ингээд тавьчихлаа тий. За ингээд санхүүгийн ингээд тайлбар ингээд нэг share folder-тэй байна. Тэгвэл ингэж темплейт тавьж өгснөхийн дараа ийшээ хин одоо яг хандж байгаа эсвэл даталт хийсэн copy paste хийсэн гэдэг чинь тэр ихэд харагдсан. Эргүүлээд ямар хүмүүсүүд тэр folder дээр харьцаж болох вэ? Ямар хүмүүсүүд тэр folder дээр харьцаж болох вэ гэдэг бас шийдэх байж болох гэсэн. Тэгээд үнэлцдэг гэсэн үг бас. Confidence level гэдэг. Энэ confidence level-ийн тусламжтай нэг тэр файлыг маань хэр чухал critical байдаг вэ гэдгийг ихэд заагаад өгч гэсэн үг. За тэгээд Wi-Fi 7 support хийдэг болсон generation дээр энэ дээр болохоор 6 GHz орж ирж байгаа. Өмнө нь бол 2.4 GHz гэж явдаг байсан. Одоо 6 GHz орж ирээд Wi-Fi 7 хөрөнгө нь орж ирээд хамгийн дээдтэй 300 MHz-ийн давтамжтайгаар ерөөхдөө access point-уудыг зацах бүрэн боломжтой болсон. За тэгмүүдээ нэмэлтээр болохоор энэ дээр харж яваачлан access point-уудыг ерөөхдөө MHz-ийг оруулахаас гадна channel-уудыг нэг нэрвчилд оруулж ирдэг болсон. Тэгээд би энэ хөө channel-ийг болохоор бас access point-ийг ерөөхдөө илүү судалж байгаа юм. Илүү нэг сүлжээ талын ерөөхдөө хэлэх шаардлагатай юм билээ л дээ. Бүгдийн channel-ийн тусламжтайгаар бас энэ нэг access point-ийн цацалтын хүрээ байдаг ч юм уу. Эргүүлээд энэ хам одоо нэвт гарах, эргүүлээд дээшээ доошоо ингээд цацалтуудыг хэрхэн зөвлөх гэдэг ч юм уу. Энэ channel-аас бас ерөөхдөө хамааралтай байдаг юм билээ. За одоо 8 минут байгаа. Энэ бол хамгийн сүүлийн слайд байна.
Окей. За нэрн To take advantage of the benefits of AI while at the same time guarding from its dangers. ерөөхдөө AI талбараа илүү их бүтээдүүдийг AI олж assistant ирсэн. powered by both an internal За AI тэгвэл model and өөртөө 8-аас хаваад Хортигийн AI гэхэл өмнө анализер за SIEM software дээр ерөөхдөө гэдэг үсэн 8 дээр ерөөхдөө бүтэн Хортигийн AI гэж боломжтой болсон. За энэ болохоор AI assist can even өөртөө operations like хийж чадах зүйлсүүд гэх юм бол it can also assist users in analyzing FortiOS operations by examining configurations and logs, providing a convenient interface for large-scale data analysis. FortiView AI applications enables easy watching. за тэгвэл одоо ингээд Хортигийн AI дээр болохоор өөр хин чадамжтай firewall дээр ерөөхдөө хамааралтай байж болох бүхэл troubleshooting-үүд болон ерөөхдөө policy хийх гэж болно гэсэн. За тэгвэл сая хэдүүлээ ярьсан шүү дээ. Хэрэглэгчнээс бүр амаа болгож явж байгаа гэсэн шүү дээ. Одоо энэ AI-ийн оролцоод бүр хэрэглэгчтэй бүр даваад өгч байгаа юм. Яагаад вэ гэхээр хэрэглэгч баг өөрөө ингээд юм дээ маа log report руугаа ороод эсвэл policy-ийнхаа нэг хэлтийг өөрөө гэж хараад өмнө нь болохоор audit log гэдэг бүлгээд ингээд run хийж CL дээр ингээд run хийгээд ингээд system-д үздэг байсан бол Хортигийн тусламжтай хэлбэрээр зүгээр л одоо манай интерналын SQL интерфейсний хоёр дээр байгаа урсгалын одоо throughput-үүдийг харуулаач. 7 хоног нь одоо хийх season явсан байна. За эргүүлээ SQL бол хэдүүлээ юм аа. Энэ 7 хоног хийх public хаяг логлуулсан байна гэдэг чинь. Тэгээ зөвшөөрөл манайх руу одоо ингэж өсөөгөө хандлтыг хийсэн байна. Ямар хаягууд байна те гэдэг ч юм уу. Аль эсвэл ямар хэрэглэгчнэр одоо манай дээр бичигдсэн байгаа security profile policy-ны эсрэг одоо үйлдэлүүд хийгдсэн байна. Тэрнээсээ болоод policy-гоор deny хийгдсэн байна гэдэг чинь тиймэрхүү зүйлсүүдийг бас гаргаж ирж байна гэсэн. Тэгэхээр нэгснээ юу хамаар байгаа, юу мэдмээр байгаа гэдгийг бас асууж болох юм байна. Эргүүлээ энэ firewall дээр юу хэлмээр байгаа шууд хийгч гэсэн. Одоо ийм public 200 эдтэй public address руу манай 192.1-ийн хэдээс үчнээс virtual IP policy бичээх юм бол бичээд өгчдөг чинь тиймэрхүү байдлаар ажилласан байлээ. Гэтэ энийг яг энэ Fortiгийн одоогоор яг 8 гарснаас шууд одоо нэмэлтээр аваад ашиглаж байгаа компани бол одоогоор Монголд бол байхгүй. Гэхдээ бид өөрсдөө нэг сая Fortiгийн арга хэмжээгээр болж байгаа нэлээд турш үзсэн. Тэгэхэд бас төрөл лиценз аваад ерөөхдөө бүтэн өдөр юугаар сууж үзсэн байгаа. Тэгэхэд ерөөхдөө болон илүү нэг ChatGPT дээр хэдүүлээ нэг гоё prompt гаргахын тулд аюул дэлгэрэнгүй бичдэг шүү дээ. Яг тэрнтэй адилхан хэрвээ ямар нэгэн юм хийх гэж байгаа, акшн хийх гэж байгаа бол policy хийх эсвэл ингээд сүлжээний ингээд интерфейс хийх гэж байгаа. Нэлээд дэлгэрэнгүй бичиж чинь яг зөв зөвхөстэй маш гоё юм тийм лээ. Тэгвэл нэг дотор биччихлээр ингээд тэр маань ингээд нэг бол акшн хийхгүй байгаа эсвэл буруу бичдэг ч юм уу тийм байх гэсэн. Тэгэхээр prompt аяг зөв гэсэн. Аюул дээр шууд мэдмээр байгаа асууж байгаа юм бол нэлээд дэлгэрэнгүй байгаа шүү дээ. Шууд маш том дэлгэрэнгүй гарч ирэнгүүтээ PDF-ээр авмаар нэг эсвэл Excel-ээр авмаар байгаа юм шууд ингээд экспорт гаргах бэлэн болоод өгч байгаа гэсэн. Тэгээ яг үндсэн дээрээсээ Forti ингээд өөрийнхөө firewall дээр ингээд төлбөртэй лиценз болдог байгаа гэсэн. Тэгэд би бас нэлээд бас гойдод бас нөгөө шууд 8-аас орж ирж болов гэсэн чинь бас амдасаа. За тэгээд мөн яг AI болохоор application дээр чинь web дээр чинь бүтэн хяналтыг харуулдаг болсон. За тэгвэл Forti web өмнө нь хэдүүлэн English Forti web network traffic application web хавдаг байсан бол одоо AI use case буюу AI applications гэж гарч ирж байгаа гэсэн. За тэгвэл Forti-гийн AI юм өөрөө ажиллагаатай яг нэг хэдүүлэн чинь whitelist-ийг хийж ирсэн. Одоо нэг хэрэглэгч заавал вебсайт руугаа оронгуудаа тэр вебсайтын нэг одоо track-тэй алкохолтой эсвэл зөвшөөрөггүй халуун сайтууд гэдэг юм тэр юм фильтрийн доор хэлдэг байсан бол Forti-гийн AI-ийн өөрөө шууд ухаалгаар хэмж одоо тэтгэх боломжтой болчих гэсэн. Түүнтэй тэрийг категороор хэмждэг гэдэг ч юм те. Багаас Facebook-ийг ингээд яаж цагаар хичээл. Тийм. Өмнө нь болохоор хэдүүлээ яаж хамаадаг байсан бэ гэхлээр нэг Facebook-ийг блоклийг ингээд нэг IPS руугаа application control руугаа оруулаад Facebook-ийг оруулаад тэмүүтээ интерфейс дээр нь тавьж ийж тэмүүтээ одоо блоклох уу карантинлах уу гэдэг ингээд тавьдаг шүү дээ. А тэр Forti-гийн AI дээр өөртөө нь очих юу гэхээр бүр тэр фильтрс
Өмнө нь болохоор зөвхөн signature-ийн дагуу хөөдөг байсан бол FortiGate нөрөө машин learning-ийнхаа механизмаар бас олж чадж байгаа гэсэн. Заавал тийм security profiles нөхгүйгээр гэсэн. Энэ болмол Цаашлаа улмал баг байна. Okay. Sanctioned apps, taking priority over application control category actions. Then users can easily classify applications as sanctioned or unsanctioned using the app's tooltip anywhere in the system that the app is visible. This enables broad security policies with extremely precise exceptions. За тэгвэл энэ хангаж байна. AI нөгөө танад авчиж байгаас тийм. Тэнгүүд ингээд одоо байгууллагын түвшин танад авчих тахгүй. За тэнгүүд одоо crackтай аппликейшнуудын каталог. За тэнгүүд эргүүлээд нэг зөвшөөрөгдөөгүй байгаа аппликейшнууд. За тэнгүүд нэг юу гэдэг вирустэй байж болох гэдэг. Одоо нэг олон улсаас одоо дэмжиж ингээд энэ болохоор сайн аппликейшн биш гэж нотлоогүй гэсэн аюул аппликейшнууд гэдэг. Ялангуяа VPN-үүд амар их байхгүй. VPN үнэгүй VPN гэдэг нэртэйгээр хэрэглэгчдийг нэг third party одоо эмзэг байдал үүсгэгчдийг аюул VPN тэр хэдийг хүртэл ингээд FortiAI маань өөрөө фильтр болгоод ингээд юу болгож өгдөг. Тэглээд болгоод өгчдөг. Тэгмэд танаа дээр ийм ингээд таталт хийх боломжтой байгаад энэ зарим нэг ингээд татах гэж оролцсон байна гэх юм уу. Түүнтэй фолдер ингээд ийм каталог болгоод өгчдөг. Тэгээд эндээс шууд одоо policy-ийн контролыг push хийгээд явчих болно гэсэн. Тохиолдол зөвхөн англиар л front юу тий front. Монгол дэмжиж байгаа. Тийм Монгол дэмжиж байгаа. This allows users to easily filter applications by Наад чинь би шууд нэг FortiAI туршлагатай шууд монголоор бичиж хийжсэн юм. Гэтэ бас нэлээд өлтгөл юм билээ. Энэ Google Translate нэрч байгаа юм шиг. Google Translate гол нөгөө юм шиг өөрөөсөө яг хэлээс аваад байгаа. зөвхөн яриа. in addition to more dynamic control. За тэгээд ерөөхдөө бол AI-г болохоор саний бидний security profiles дээр чааж ирж байна. За policy хэлтэн дээр чааж ирж байна. За лог унших дээр чааж ирж байна. Нэгүүлээд бидний мэдэх юм SD1 шийдэл дээр ч хүртэл гараад ирж байгаа гэсэн. AI-г танингуудыг нэг хоёр ISP-ийн хоёулаа одоо интернет туршлагаа яг ямар аппликейшн руу илүү их зарцуулж ийм гэдэг ч юм уу тийм. Эсвэл ямар платформ руу хамгийн их манай хэрэглэгчтэй илүү гэж ярьдэн шүү дээ. Бэндвиттэй тэр одоо аль татвараа их байна гэдэг ч юм уу. Тэрийг ерөнхийдөө FortiAI минь өөрөө бас түн шийтгэе гэдэг бас харж байна гэсэн. Тэгж харсныхаа үр дүн дээр ерөнхийдөө бас байгууллагын хэрэглээг илүү их сайн мэдэх ерөнхийдөө боломж гараад ирж байгаа гэсэн үг тийм. За тийм байна. Тэгэнгүүтээ бас нэгдэлтэй болохоор өмнө нь FortiWeb дээр ингээд юу хийгдсэн, хаана хийгдсэн, яаж хийгдсэн, энэ блоксон уу, зөвшөөрсөн үү, хаанаас хаашаа орж ирсэн гэх мэдээлэл орж иж ирсэн бол FortiAI arguments гэж орж иж байгаа. Тэгвэл arguments дээр болохоор юу орж иж байгаа гэхээр нэг бүр илүү детальтай буюу одоо ямар файлаар дэмжсэн гэх юм уу, эсвэл ямар тэр акшныг нь хийж байгаа үйлдэлийг илүү задраад гаргаж ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө яаж хийсэн байгаа, ямар хуу талын каталогоор дамжиж оржсон байгаа гэдэг нь логдыг нэгдэлээр эсвэл орж чинь. Тэгвэл лого барьж авахдаа хоёр төрлөөр барьж байгаа гэсэн. Firewall маань өөрөө нэг логыг барьж байгаа. Дараа нь болохоор FortiAI маань өөрөө барьж байгаа гэсэн. Тэгээд адилхан би бид нар дүн шинжилгээ гэдэг нэг юм гарч иж байгаа гэсэн үг тийм хэлэл аа. Окей. За ерөөдөө ийм байна. Ерөөдөө саний бизнеснэр ерөөдөө энгийн онлайн юм орж ирээд шинэ вершнээр ерөөдөө шинжилгээсэн жижиг сайжиг юмнуудыг ерөөдөө дуурлаа. За тийм хэдүүл асуух маяг шууд ирд орох асуулт явуулсан. Одоо тэгэхээр Хайрал сонгоход нөгөө тэр зүйлийг яаж сонцолдог вэ? төрд парт юу модель сонгохтой юу? Ачаал уучаал. Тийм, ерөөдөө тийм. Яг би болохоор яадаг юм бэ? Одоо ингээд FortiOS жишээлбэл одоо үндсэн Global FortiOS өөрсдөө болохоор ингээд гаргадаг зарчим нь болохоор одоо өөрсдөө ингэж үсгээрээ ярьж байгаа юм. 60F, 80F, 100F тэгээд хүмүүс ингээд 100% нь жишээлбэл ингээд 100-аас хийдэг хардверийнхаа ачааллыг л харна шүү дээ юм бол. Тэгэх ёстой юм байна. Тийм. CPU нэр дүүрж ин. За энэ юу нэр зодуулах гэдэг шүү.
Манайд бол амжилттай байна. Одоо нэг бүхтийг компанид бүхтээ сонгож оруулах хэлхийг шийдэж байна. Гэхдээ яг жараа хэлчихтэй байна шиг тийм. Тэгээ 60 Тэгээ 60 хэрэглэгч. Окей 60 хэрэглэгч гэх мэдээлэл орж ирлээ. Тэнгүүд манайхаас болохоор нэг саяхнаас ингэдэг болсон. Одоо шинээр файл авах гэж байгаа бол эхлээд тэр байгууллага нэлээд хүн хардаг болсон. Яагаад вэ гэхээр ингээд 60 хүнтэй гэдэг мэдээлэл ерөнхийдөө хангалттай. Өмнө нь болохоор одоогийн байгаа инженерийн баг байхгүй байхад ерөөсөө сесүүд ингээд 60 хүн юм окей гэж тэрний хандаага 60 хүн ингээд таарсан файл болчихдог гэсэн. Одоо болохоор яаж өгдөг болсон бэ гэхээр за 60 хүнтэй нэг байгууллага байна. Тэдэд очиж сүжээний орчинд танилцдаг гэсэн. Сүжээний орчинд танилцдаг болоод яг юу гэдэг юм бэ? Хэдэн сервертэй байна? Танах ингээд паблик дээр хэдэн сервертэй гэдэг ч юм уу тийм. IPsec одоо түүнийг ашиглах шаардлагатай байдаг уу? SSL VPN шаардлагатай байдаг уу? За тэгээд хэр олон салбаруудтай вэ гэдэг ч юм тийм. Тэр хэдийг нь гаргаж ирсэн үндсэндээ файрволыг сонгоно гэсэн. За тэнгүүд сая яг миний ярьсан чинь тийм аюул олон салбартай VPN хэрэглэхдээ бидэд энийг нэглэж байгаа чухалтай адапшн. Бидний цаасан дээр буюу документ дээр энийг санал болгож байгаа гэсэн дээр аль аюул олон салбаруудтай ингээд компани ашиглалт хийхтэй байдгүй бид яаж үнийг бүрчлээд 80 100% оруулах хэрэгтэй гэсэн. Яагаад вэ гэхээр энэ 60 гэдэг бол тэрхүү байгууллагын хүний нөөц дээр ашиглаж байгаа болохоос хязгаарч хэрэглээний тооцдог гэсэн. Тэгэхээр хэдүүлээ дахиж ингээд шинээр файрвол авах юм бол хэдүүлээ тоогоо биш өөрсдөө хэрэглээг хамгийн их гаргаж ирээд хэрэглээгээр гаргаж ирсэн юм чинь файрволынхаа чадамжийг хангах гэсэн. Ерөнхийдөө бол энэс дээш гардаг юм. Энэ доош бол уусаа ойлгомжтой юм дөө ингээд бүгдээрээ уусаа жим тэмүүлээ нэг power supply гэдэг нөөсөө бүгд адилхан юм. Муу жижигхэн завгүй асар том биш л. 100-ийн GC-ээр нь ямар тийм юу тань? 100-ийн GC-ээр ямар тийм үнэ. За юу вэ тань? Инженерүүд миний мэдээ ноцтой. Бид тэрс мэддэг юм байна. 100% гэсэн яддаг. Заавал сенсор дамжуулдаг. харин руу Вич бас өөрөөс За тийм байна. тэгээ 23. Ямартач өмнө мэдээлэл байгаа дээш найрсан бид ерөөсөө сайн мэддэг. За тийм байна. өөр файрволыг одоо 48 VPN нэтрээ тохиолдох боломж юм үлээ. Боломжтой. Фортын дээр болохоор ерөөсөө нэг нэгтгэх зүйл нь юу вэ гэхээр сүүлийн үеийн нэг encryption, encapsulation юмнууд алгоритмууд тэгээ IK дэмждэг болол гэсэн. Фортын болохоор өөрийнх нь IP-с түнэл босгоод болохоор нийт одоогийн байгаа хамгийн багасаа буюу хамгийн өндөр алгоритмууд бүгдээр байгаа гэсэн. SHA 256 за тэгээд бусад нэг SHA алгоритмууд DFI-ний группийн алгоритмууд бүгдээр багтцсан. Эргүүлээ тэд дээр байгаа нийт алгоритмууд нь бүгдээр ихэд багтцсан файл болоод тийм бол асуудал үүсгэсэн. За прототип тэгээд нэг дээд watchguard гэдэг за Cisco уусаа ойлгомжтой. За тэгээд checkpoint хаалга болтой идэвхтэй бүгднтэй нь бол түнэл босгож болно. Нэг асуудалтай юм болохоор Trend Micro-гийн хуучны сагвруудыг дэмжих байлцсан юм шиг байлээ. Бүх хуучны тэр нь IK version 2.2 дэмжихгүй. Тэрийг босгох гэх юм бол нэлээд бага encryption-тэй түнэл үүсгэх болсон гэсэн. Тэгэхээр нэлээд бага encryption-тэй түнэл үүснэ гэдэг чинь хамгаалалт багасна гэсэн. Аюул байдал багасч байгаа гэсэн. Нэг кафе нэг RE гэдэг нэг брэнд яваад шүү дээ. Re хоёр corporate төвшин дээр RE яваад байгаа. зөв small business дээр RE яваад байгаа шүү. Тэднийтэй босгож болж байна. Re одоо сүүлийн үед гарч ирж байгаа гэсэн үг тийм. Окей. Надад шиг би сууд үзсэн юм. Тэгтээ сонсчлаа. Зүн аюул. Гэхдээ ихэд фортын болохоор өөр аюул том корпорац болохоор шинээр гарч ирж байгаа шийдлүүдээр шууд тэр дараа интеграц явуулчихсан. Саяхан гэхэд cloud-аас тэрдээ бүтэн интеграц хийх болж таалсан. Бүтэн осгүй. API-аар холбоод cloud-ийн хамттай ажиллах болж таалсан гэсэн. Эрдтэй яаж хийдгийг нь одоогоор бид өөрсдөө судлаад үзээгүй. Тэгэхээр сэний фортын хэрэггүй болж байгаа шүү дээ. За тэр нь болохоор өөрөөс одоо нэг third party-гаар орчиж байгаа AI яаж шийдэх файлуудыг ашиглагддаг вэ гэхээр одоо нэг юу байна?
Байгууллагын хэрэглэгч нар EI-ийг ашиглаж байна. Тэгвэл EI руу ямар файл хийж байна? Ерөнхийдөө юу асууж байна? Хаанаас хандж байна гэдэг дээр файлуудаар авч идэх байхгүй. Firewall-ийн FortiAI гэдэг чинь бүр систем гэж үздэг. Яг ямар тохиолдол гэсээс cloud AI тохиолдлыг хийгээд их юм биш. Тийм. Наач бол нэлээд өсдөг гэсэн үг. Тэгэхээр бусад AI-г бол холбож болно. Гэхдээ бусад AI-аар байгууллагын тохиолдлыг бол хийхгүй. Зүгээр л тэрэн дээр яг манай хэрэглэгчнэрээ юу гэж тэрийг нь мониторинг хийх гэсэн үг. Яг үндсэн яг нэг тохиолдлыг хийгээд байгаа нь болохоор FortiAI шүү дээ ерөөсөн. Өөр дээр хийж ажиллаж байгаа бас найдвартай багш тийм. Session мэдээллүүдийг аваад тэндээс шууд хаачихсан тийм. Мониторинг гэснээс одоо яг өөрөөх нь байгаа мониторинг юм уу таарангууд одоо чи максимум 7 хоногийн одоо трафик бамбай гаргах шүү дээ. Тийм, firewall дээр болохоор за firewall нь өөр дээр нэг on-based memory-тэй SQL бол нэг flow cloud руу шийдэх сонголтууд өгчтэй. Тэр их нь одоо энэ лицензнээс чинь лицензийг яаж авснаас чи ялгаа тийм. Эргүүлэл бас firewall-ийн модулээс хамаарна гэсэн. Жижиг модулууд чинь бол мэдээж бага байна. Логоо хадгална. Том модулууд бол арай илүү их хадгалдаг ч юм уу. Тийм л. За switch. Хайд бас сонирх болов гэж бас юу нэг аа. Ерөнхийдөө нэг зөвхөн байгуулахаар ясны асуудал гарч ирдэгтэй firewall нь ихтэй 7 хоног логоо хадгалаад байна. Тэрнээс хойш логоо хадгалж ирж чадахгүй байна. Сарын өмнөх жилийн өмнөх логоо харъя гэж хараад ирдэг. Тэнгүүд firewall ер нь бол firewall-ийн модулээс хамаарат юм тэр ялангуяа Forti-гийн firewall-ууд ерөнхийдөө нэг юм логоо ерөнхийдөө сүлд нь яг чадамж одоо менежмент хийхэд аюу амар тэгээд эргүүлээд хамгаалалтаа ерөнхийдөө сайн хийж байгаа гэсэн тийм сүлд лог гарахад итгэхийн мэдээж тэр богино хугацаатай байгаа юм байдаг. Тэнгүүд бид нар болохоор тусдаа ерөнхийдөө шийдэл сануулахаас сонголтгүй болж байгаа юм. Тэнгүүд яг нэг анализерын шийдэл, SIEM-ийн шийдлүүд ерөнхийдөө орж ирдэг. Лицензтэй. Тийм. Ус ер нь firewall тийм. Яг тэгэхээр нэг автомашин дээр хийгээд 7 хоног болгон логоо юм системээр аваад тийж авахгүй бол ерөнхийдөө firewall чинь бас юмны core хийж байгаа болохоор нэг хэдэн саяар логод орж ирнэ уусаа. Тэнгүүд нь урд нь логод маань уусаа хасагдахаас Лам чинь тийм. одоо бататтай нэг юм ажиллуулаад цуглуулж тим юм байдлаар явуулаад та. Тийм. Бататтай яах юм бэ? Өдөртөө логоо авдаг нэг тим систем сервер маягаар ажиллуулах бол уусаа core firewall гэх юм чинь аюу өндөр секунд тутамд ингэж хэдэн 100 мянгаар жижиг трафик пакетуудыг авч идэг болохоор тэгэл үрч. Тэгээд уртаас нь ингэ тасаа ингэж. Тэр бол уусаа шалтгаантай. Тэрийг нь болиулаад эвдээд нэг чухал логуудаа авч үлдэхэд бол фаз буюу Forti analysis-ийн шийдлийг хэрэгтэй нийлэлтэй санал болж байгаа. Үнэхээр нүдэн л болох бах тий. Үзүүлцээ байна. Бүх миний авчсан гэж болж байгаа. Шин тийм шүү. Тийм үү. Шүү. Цааш шүү. Нэрээ консоль юм гэж. Одоо нэг firewall руу консоль гэж орж ирэх юм гэж байна. Reset гэдэг гэж байна тийм. Нэг хэсэг үдээс. Тийм үү. Биш нэг 10 мөр хийчихсэн байна. Шижээгөө Тий. Шатчихсан. Бүр Тэр үйлчлээс дэвс бол хатсан. бүр эхнээс нь хийсэн үү тий. Бас бүс болчихсон юм байна. Тэгэж бас төвхтэй шүү. Сахуугаас салгаад байдаг. Жилд нэг хоёр л гэж. Одоо манай чинь дуустаар 4 2 боллоо шүү дээ. одоо шинийгээд бас Танаад нэг оо. Таалтад нэг оо. Сүйд байгаа. боо. Би нэг айл дээр компани очоод спорт коуч хийсэн. Тэр айл айгүй гоё нэг сонирхолтой мэдсэн нэг firewall-аа хэн залгсан багтгаа гэдэг үстэй. Хэн залгсан тэр нэг extender төхөөрөмжтэй залгсан багтгаа. Одоо нэг USB үстэй юм шиг. Тэнгүүдээ консоль
Хаяа бодлого бол консоль капиталуудаа илрүүгээ зарцаасан. Бид нар дээр нэг пут шиг юм команд лайн ажилласан. Бэнгийн шиг. Тэнгүүд тэгж ашигласны давуу тал нь юу вэ гэхээр яг миний бас айлууд тэгээс ирж хүсэж байсан юм. Систем ингээд notification өгөх, эсвэл alert өгөх, эсвэл ямар нэгэн байдлаар ингээд том ингээд системийн ингээд одоо лог өгч тээ тийм ингээд хит халт өглөө өгч юм уу. Баяр ингээд 90-с дээш хөө раам ажиллаад ихэхээр редundant байлуу ороод талаад хэлж байдаг чинь тиймэрхүү юм чинь. Тиймэрхүү юм. Тэнгүүдээ бүр ингээд томны асуудалтай болдог ч юм уу тийм. Тэр юмнууд шууд graphic user interface дээр гарч ирэхээс өмнө CLI дээр бүгдийг бичигдэх байхгүй. Тэнгүүд бүхтүүд болохоор ингээд graphic user interface юм харахаас илүү шууд CLI дээр бичих юм харчих жоох. Тэнгүүд хов хоосон байгаа ингээд CLI чинь ингээд гинт нэг юм болоо гэдэг юм. CLI чинь бүгд хэлчихдэг. Энэ гараад яг тэр болохоос юм. Тэнгүүд CLI дээр гарч байгаа команд юм бид firewall-ын эвгүүтгэс нэлийн эрт гэдэг юмнуудаа шийдэж эхэлчихдэг. Тэгээд ерөнхийдөө ослыг ерөнхийдөө эрт мэдэж болох боломж нь бас тийм байна. Байнга ингээд консоль гэдэг зарцсан юм байж тийг. Тэр одоо сервер өрөөнөх юм наа нэг ярьсан. Тэр график нь хоцрогдолтой байдаг гэсэн үг. Одоо хэдүүлээ ингээд байнга ингээд график юу юм хараач гэсэн байхгүй ч тийм мэдээж. Тийм л тийм. Тэнгүүтээ мэдээж тийм. Гэтэ орцсон байх юм бол орцсон байх юм бол заавал нэг 5 баяр рефреш хийж юм аа гэж хэлдэг байхгүй. Тэгвэл гонт нь шууд л угаасаа шууд уусаас яа гэдэг юм. Тийм байсан. Тэгвэл тэрийг аюу итан гэж үзээд. Офис хийсэн биш үү? Тийм болгоцсон. тэр инженерийн хавар. Юу юм болсон бэ? Гүцэрч. Мөрөөсөө хачиж устай асуух. Энэ яг За цэвэр үндэсний байгаа ч.